сайн мэсэн залуусаа. За ингээд би гитар чинь даахгүй байна. Ингээд өнөөдөр та бүхэндээ миний хамгийн том мөрөөдөл маань биелсэн. Тэгээд энэхүү мөрөөдлөө ямар мөрөөдөл маань биелсэн бэ гэдэг та бүхэнд харуулах хүссэн юм а. За яг энэ чинь бол миний өөрийн DJL гэсэн логотой ийм гоё гитарын одоо картн боёо одоо бокс байна. Тэгээд энэ дотор юу байгаа гэхээр миний мөрөөдөл биелсэн зүйл энэ дотор байгаа. Энэ бол DT0330 гэсэн миний өөрийн брендинг гитар хурж ирсэн ийм гоё гитартай болсон. За ингээд бүгдээрээ өнөөдөр DT0330-ыг анбоксинг хийж үзцгээе. За ингээд маш олон жил би судлаад, маш олон үйлдвэрүүтэй холбогдоод за тэгээд яг өөрийнхөө хүсснээр нэгэн гитарыг хийлгсэн маань энэ DT0330 гэдэг загвар маань байгаа. За энэхүү DT0330-ийн хамгийн одоо сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр high close буюу өндөр чанарын будгаар будагцаараа хамгийн супер нэгт. За хоёрт ерөнхийдөө бид өөрөө гитар чинь олон жил гитар тоглож учраас нөгөө ерөнхийдөө гитаруудын нэг айгүй хэцүү зүйл юу гэдэг вэ гэхээр энэ төмөр фретбордон дээр байрладаг энэ лаати төмөр маань ингээд сүрдээгөөд байдаг. Энэ дөрвөлжин хэлбэртэй байдаг. Үүнийг нь бүгдээрээ өөрчилчихё. High level гитарууд чинь бөөрийн хэлбэртэй болгоё гэдэг хүсэлтийг үйлдвэртэй захиалаад яг энэ фретбордууд маань юм нарийнхан тэгээд энэ дөрвөлжин биш юм бөөрийн хэлбэртэй болгож өөрчилсөн байна. За тэгээд модны орцыогоо би яг энэ хүзүү хэсгийг нь бол агч модоор хийлгээд боди буюу одоо яг үндсэн хэсгийг нь бол зандан мод буюу одоо хамгийн хатуу модоор хийгдсэн. За энэ маань ямар учиртай вэ гэхээр нэг бат бүх болохоос гадна хамгийн гол нь саунд нь илүү өөр болж байгаа. За ерөнхийдөө тийм AJ body shape гитарууд өөрөө нэг юм өвтгөн нам дууралтай гитарууд байдаг. За тэгэхээр зандан модоор өөрийнх нь нүүр болон арыг бүгдийг сольсныхаа дараа энэ хүнлэвч моднуудыг бас биднес жоохон өөрчилсөн. Хүнлэвч моднуудын байрлалыг AJ body shape дээр байдаг байрлалаас нь жоохон өөрчлөөд өвтгөн дууралтай биш харин сангинсан урагшаага чигээрээ дууралтай болгоснороо энэхүү гитарын хамгийн том онцлог нь орж байгаа. За бүгдээр тэгээд дуурайд үзье. Ер нь эхлээд strumming буюу одоо цохол хийгээд үзье. Гайхалтай. Энэ бол бисаа яг пикер тоглоог зөвхөн хурууныхаа хомсны хэсгээ тоглосон. Тэгэхээр пикер тоглоод яаж сонсох юм өдөр үзье. За одоо энэ болохоор манай гитарнд маань дагаж ирж байгаа давка түнсийн пик. За пикер тоглож үзье. Вау! За пикер тоглох юм байна. За энэхүү гитарын маань бас зарим нэгэн онцлогуд маань юу байх вэ гэхээр за мэдээж давка түнсийн логотой учраас энэ бол яг би өөрийнхөө хүслээр яг өөрт нь үйлдвэртэн захиалаад бүх зүйлийг яг өөрийнхөө хүснээр хийсэн. Нэг нь бол preamp буюу энэхүү гитар маань оролцтой буюу өсвөгчн залаад дуурдаг гитар гэсэн. За preamp маань ерөнхийдөө би өөрөө сонголт хийхдээ preamp өөр төр хөгжлөгчөөс гадна нам дуурал дундын дууралт одоо thread-ний гэж нэрлэдэг тийм mid тэгээд treble буюу одоо шингэн дууралт бүгдийг нь тааруулдаг ийм equalizerтай байхыг хүссэн. За тэгээд өөрийнхөө master volume би тусдан байлгахыг хүссэн. За одоо бүгдээрээ гитараа залгаад дуурж үзье. За тэгэхээр оролттой гитар гэх хүмүүс нэг тэр болгон ойлгодгоо. Тэгэхээр оролттой энгийн акустик гитарууд бол ингээд залгахгүйгээр яг өөрөөрөө дуурдаг бол одоо оролттой гитар гэдэг маань кабель ийшээ залгалаа. За өсгөчөө асаалаа. За одоо дуугаа. За жоохон инч. Вау! За бүгдээрээ цохиж үзсэн. Одоо тэгвэл preamp тоолжоод татаа тоглож үзье. За татаж тоглох юм байна. За бүгдээрээ тэгвэл жоохон босо ногоо хэмнэлтэй давхар усан дуурж үзье.
Йоо, за дууралт нэр бол өстой ярих юм байхгүй. Үнэхээр супер. За, ийм гоё гитарыг ерөнхийдөө яг өөрийнхөө мөрөөдснөөр, яг өөрийнхөө хүснээр хийлгэж чадсан. За тэгээд энэхүү гитараа бид нэр хоёр төрлийн үн гаргасан байгаа. Та бүхэн баг посто, дээлтэй байгаа посто дэлгэрэнгүй уншаарай. Энэ маань үндсэн үн буюу яг бэлэн байгаа гитар худалдаж авахд нэг өөр үнэтэй байгаа. Захиалгын үн гэсэн өөр үнэтэй байгаа. Хүмүүс энэ дээр аюу хэрэгэлзээд байдаг учраас би тайлбарж өгье. Үндсэн үн гэдэг нь болохоор бид нар өөрсдийнхөө мөнгөөр үйлдвэрлэн захиалгаа өгөөд тэгээ хурж ирээд тээвэр мэвэр бүх юмныхаа түрээс мөрөөсөө бүх зарлыг нэмээд ашиг нэмсэн мөнгийг үндсэн үн гэж байгаа. Захиалгын үн гэдэг нь та бүхэн маань бидэнд мөнгө өгч чинь. Тэгвэл биднээс яг таны өгсөн мөнгийг тэр үйлдвэрлэл өгөөд яг манай DT0330 маань энэ хүнд маань хийгээд өгөөч гэж өгч гэсэн үг. Тэгэхээр биднээс энэ дээр ашиг авдаг гэсэн үг. Гэхдээ ашиггүй зүйлийн төлөө хинч хүддэггүй. Энэ би ихтэй цаад нууцыг хэлж өгье. Бид нар тэр үйлдвэрлэл DT0330 олон захиалга өгөөд байгаа юм бол тэднээс эргээд бидэнд бонус өгдөг учраас бид нар ашиг нэмэхгүйгээр таны өгсөн мөнгөөр шууд захиалга хийгээд байгаа гэсэн үг. Бэлэн байгаа гитараа биднээс өөрсдөө мөнгөөр захиалга хийчихэд авчираад ашиг нэмж зарж байгаа гэсэн. За ийм хоёр ялгаатай хоёр үнд байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань захиалга өгөх юм бол 21-ээс ажлын 21-ээс 30 хоног хүлээгээд аавна. Яг л таны өгсөн мөнгөөр биднээс захиалга өгөөд тухайн хүмүүс нь за захиалга нь орж ирлээ энэ гитарыг хийя гэж хийж байгаа гэсэн. Бэлэн байгаа маань болохоор яг бэлэн хийгдэж ирсэн гитарын дээрээ бид нар та бүхэн шууд бэлэн худалдаалж байгаа гэсэн. За ийм хоёр төрлийн үнэтэй байгаа шүү. За тэгэхээр хүмүүсийн хамгийн асуух сонирхолтой миний хамгийн дуртай нэг зүйлийг танилцуул. Энэ бол цараа. За гитар манд яг өөрийн логотой ийм гоё цүнхтэй очино 10 мм-ийн зузаантай ийм дотортой цүнх байгаа. За ийм гоё цүнх байгаа. За ийм цүнх манд дагаж очино. За мөн дагалдах хэрэгслүүд юу байдаг гэж маш их асуудаг. DJ хөгжмийн актив 1 сар суралцах гитарын групп сургалтын эрхийг та бүхэнд өгж байгаа. Групп сургалт гэдэг маань олуулаа сургалтын сургалт шүү. 1 сарын сургалтын эрх. За мөн даавко түнсийн лого та бүхэнд очих болно. За тэгээ мөн дараагийн та бүхэнд маань хэрэглэгчийн дэвтэр бол та бүхэнд очино. За ингээд даавко түнсийн ийм заавартай хэрэглэгчийн дэвтэр. Энэ дэвтрээрээ та жилдээ нэг удаа үнэгүй сервис гитард хийх эрх байгаа. За тэгээд нөгөө сургалтын эрхээ энэ дээрээ хэрэглэнэ гэсэн үг. За дараа нь гитарын манд дагаад саяхан бидний гаргасан гитарын дэвтэр гэж гарсан байгаа. Энэ таба бичдэг ингээд гитарын аккордууд байдаг юм дэвтэр байгаа. За энэхүү дэвтэр манд гитарын манд дагаж очино. За мөн тусгай түлхүүр нь байгаа. Гитарын crossroad буюу одоо энэ хүзүүгөө тохируулдаг тусгай түлхүүр нь дагаж очино. За тэгээд даавко түнсийн пик. За энэ пик маань гараад 3-4 жил болж байгаа. Маш их хэрэгцээтэй байдаг. Яг манай даавко түнсийн логотой пик бас дагалж очих болно. За дараа нь даавко түнсийн K-pop одоо K-pop монголчууд бол одоо хавчаар гэж нэрлэдэг тий. Хүзүүндээ ингээд хавчдаг. За ийм K-pop дагална. Эдгээр зүйлсүүд танд дагалж очих болно. Та захиалсан байсан ч гэсэн эднээс дагалж очих та бэлэн худалдаж авсан ч гэсэн эднээс очино. Хамгийн гол нь бас Монгол хүн болгон гитар тоглох сураасаа гэж хүсдэг учраас та бүхэн даавко түнс гитарыг худалдаж авсан л бол DT0330 гэсэн гитарыг авсан л бол гитарын сургалт 1 сар үнэгүй суралцах эрхийг DJ хөгжмийн актив олгож байгаа шүү. За ийм гоё гитарыг та бүхэндээ зориулж бүтээлээ. Тэгээ та бүхэн таалагдана гэж найдаж байна. Тэгээд гитарын маань энэ онцлог зүйлүүд бол одоо утас нь бол өөрөө D-Adore-ийн захиалах утсаар хийгдсэн. Утас нь одоо яг өөрийнх нь одоо та бүхний мэдэх одоо энэ хэмжээний үнэтэй гитар байдаг утас биш. D-Adore-ийн маш сайн чанарын утас хийсэн байгаа. За хүзүүг нь авч модоор хийсэн, их биеийн зандан модоор хийсэн. Тэгээд доод регистр, дунд регистр, дээд регистрт харуулдаг юм преамп суулгаж өгсөн байгаа. За тэгээд мэдээж хамгийн түрүүнд би та бүхэнд хэлсэн те энэ фретбордуудыг яг миний хүсснээр юм бөөрийнхээ хэлбэртэй дөрвөлжин биш бөөрийнхээ суулцтайгаар хийсэн. Энэ гарганд ингээд тоглоход маш хэвтэйхэн болгож өгсөн байгаа. За хөндлөж мотнуудыг өөрчлөснөөр дуугийн юм гоё цангисан дуудаад их гоё цангисан дуутай болсон. Яг энэ төрлийн гитарууд яадаг гэхээр ийм хөнгөсөн нам доор дуугартай байдаг. Хөндлөж мотнуудын солисноор их гоё урагшаага цангисан дуутай болсон. За ийм гоё гитарыг миний би ямар ч хэлсэн мөрөөдлөө биелүүлж хийсэн. Тэгээд та бүхэн маань бас таалагдах гэж найдаж байна. Тэгэхээр гитар хэрэг та авах гэж байгаа бол манай DJ хөгжмийн активийн одоо нэрэн доор гарч байгаа энэ манай брендинг гитарыг та бүхэн худалдаж аваарай гэж та бүхэндээ зөвлөмөр байна.